Манай Монгол улсын ашигт малтмалын орд газрууд ард түмнийхээ хувьд бол баялаг биш үр шир гай зовлон болсоор байна. Ингэх тусман төрийн ордон суугаа дарга нар улам баяжих нь гачлантай. Reuters агентлагийн мэдээлснээр Монгол улсын засгийн газар Канадын хан ресурс компанид 7 сая долларын үр ширээ төлөхөд бэлэн болсон хэмээжээ. Орд баялагтайхан төлөө шийтгүүлж байдаг үр ширэнд орж байгаа улс гэж байдаггүй л баг. Оюутлагыг аваад үзье. Дэлхийд 3-д орох зис алт мөнгөний нөөцтэй асар том орд газар нь одоо баялаг биш үр шир болчихсон. Хэрвээ оюу толгойн орд нээгдэггүй байсан бол өдөрт Монгол улс хямраагүй байх байсан болов уу? Монголын ард түмэн энэ Канадуудад ямар буруутай юм бэ? Ямар өртөө юм бэ? Хаа газрын ямар гэжин чөтгөрүүд их оронд минь орж ирчихэд ухсан газар бүртээ үр шир үүсгэж хийсэн гэрээ болгоно улс Монголыг минь дарамтанд оруулж сүрүүлж байдаг ямар гэжин босоо ороолонгууд вэ? Энэ чинь Монголын газар шороо биш юм уу? ертөнцийн нөгөө бөөрөндөө хаа хамаагүй Канада гэж улсын баялагийг нь Монгол авчираад болчихсон юм уу? Тэд яхаараа Монголд минь ингэж асуудал үүсгэж байдаг юм бэ? Яахлаараа дэлхийд байхгүй том орд минь одоо баялаг биш үр шир болчиход энэ тухайд уурсан хүн болгон эх орондоо ад үзэгдэн элдв муу мухагаараа дуудуулан шаарлагдаж яахлаараа хаа газрын доншуурлоо өрчөд улс Монголын минь унган хэвлийг цоолж ухан зөөж баяжиж байгаа хэрнээ цав үргэлж зөвгдөж ялан дилж байдаг юм бэ? Бид нар ямар буруутай улс вэ? Энэ талаар бодож үзсэн хүн байна уу? Ураанаа авахсан ч монголчууд бид буруудаж л байдаг, зэсээ зөөлгсөн ч монгол хүн л буруудаж байдаг. Ийм гэж дэлхийд хаа байна? Гэрт минь ирсэн зочин хоолойг минь идэж авдрыг минь ухаж хамаг байдаг юмыг маань зөөж гэрийн эзнийг нь доромжиж үр хүүхдүүдийг минь зодож уйлуулад түүнийгээ зөв болгон дээрээс нь торгуур шийтгэл оноож байгаатай л яг адил юм шүү дээ. Ийм юмыг зөвшөөрөөд ийм байдал оруулчаад дэлхийд байхгүй баялаг орд газартай хэрнээ өрөнд баригдаж өтөнд идүүл суухан тэгээ зөв юм уу? Энэ бүхнээс одоо тэгээ яаж салах вэ? Асар их баялагтайхан төлөө Канадуудын өмнө буруудан шийдвэр торгуулдулж арчаа муутай төрсгтайхан хувьд идэж барахгүй баялагтай хэрнээ өөр ширэнд орж суух нь зөв юм уу тэгээд хэн үүнд хариулт өгөх вэ? Алив тамин хариулаач.